За орой минь сайхан амарцгааж байна юм аха. За лайв хэлхийн өмнө нэг мэдээллийн чанартай юм хэлье. Хүмүүс орж ирж ил байг тий. Тэгээд лайв хэлхийн өмнө бас нэг мэдээллийн чанартай юм нэг 8 хүсэлт явуулсан байна. Биш манайхаа манай нэвтрүүлэг цацагдаад одоо бараг 3 жилийн нүүр үзчихэв. Тэгээ одоо хүртэл мэдэхгүй байгаад байгаа юм уу? Би гайхаад ах юм. 5 дахь өдөр болгоны орой 20 цагаас шүү дээ манай нэвтрүүлэг. Тэнийг ерөөсөө ойлгохгүй юм уу? Ойлгохгүй байгаа юм уу? Би бүр гайхаад ах юм. Ред оронгот нэвтрүүлэг нэг шаач. Өнгөр хэцүү. Нэвтрүүлэг яатсан бэ? Нэвтрүүлэг яачваа? Нэвтрүүлэг үзэж болохгүй нэ гэдэг ингээ хэрүүлгийг намайг загнаад ах юм. Ганцхан минут гараад алга тасарчаад байна. Тэр ингээд ах юм. Эмээ өвөнрийн гэрэмэкс өгч ямар хэцүү юм бэ? Эний чин рел гэдэг шүү дээ. Одоо манус үеэр бол реклам зар сурталчилгаа нөхгүй юу? 5 дахь өдрийн орой 20 цагаас шинэ дугаар гарна гэсэн зар сурталчилгааны 1 минутын богино бичлэг оруулаад байна шүү дээ. Тэгэхээр энийг үзчихэд над руу ямар олон хүн бичиж байна. Хүүе наа нэвтрүүлэг чинь 1 минут үзэл тасраад байна гэд хүн загнаад байна. Итаргатай. Тэгээд нэвтрүүлгээ үзьгээд рел оронгууд нэвтрүүлэг үзьгээд нэхэ шаачих юм. Яаж байгаа. Рел явж юм. Одоо энэ чинь зар сурталчилгаа яваад байна гэсэн үг шүү дээ. Тийм үү? Тэгэхээр манайхан 5 дахь өдөр болгоны 6 цагаас гэдгийг аягуулсаа ойлго. Шинэ дугаарууд гэдэг 5 дахь өдөр болгоны 6 биш 5 дахь өдөр болгоны орой 20 цагаас шинэ дугаар орж байгаа. Энийг аягуулсаа ойлгоо. Рэл үзчихэд намайг загнахаа болоо гэж хэлээ. Юу яхаас өмнө юугаа хэлэхээс өмнө лайв хэлэхээс өмнө би харин юу яагаад байгаа байхгүй. Сурталчилгаа маягаар явуулаад байна гэсэн үг. Би бороо шатчих. Эзэн баахан хасаа ичлээ. Баларсан. За хүн хэр орж иж байна. Манайхаа орж ирсэн уг нь гоё шеэрлээд өгвөл тэ нэг лайв хийж байгаа юм чинь бас нэг хэдэн хүн сонсчвол лайв юм тэ. Би та нарт юу нэг хэлээд байгаа шүү дээ. Би та нарын бодож байгаа шиг хүн биш ээ. Тийм үү? Би өөрийнхөө амьдралыг сайхан аваа явуулдаг. Тийм үү? Би жижиг хоттой. Надад одоо нэг ийм аяг хоол байхад л цатчихдаг байхгүй. Би тэгж тийм хангахгүй цадахгүй тийм том хоттой юм биш тийм. Нөгөө зөвлөгөө энэ дэр хангахгүй цадахгүй би тийм том хоттой юм биш байхгүй. Ер нь бид жижиг хоттой шүү дээ. 500 г хоол барахгүй шүү дээ. Тийм жижиг хоттой. Тэгээ энэгээр би юу хэлэх гээд байна гэхээр би худалдахдаггүй гэсэн үг. Ойлгосон биз? Итгэх хэсэг чинь бол одоо та нарын хэрэг. Ойлгож байна. Намайг ийм савн тамхиа ихээр ямар хангын гэдэг юм. Ийм жожголохоор ингээд тамхиа асаахаа чи яасан хангын гэдэг. Надад энэ зэпоны цуглуулга бий л дээ. Би яагаад энийг ийм хайрцаг тамхиа хийдэг вэ гэхлээр тамхины хайрцагын дээр чи өгцөө хүүхдийн зураг байна. Тийм үү? Хорт хавдрын зураг байна. Өгөрсцэн уухай тий өгөршөөд амар болцсон хөлний зураг байна. Тийм үү? Тэгэхээр би тийм муухай зургийг кармалж явахыг хүсдэггүй. Өөрөө би өвчтэй. Тэгэхээр одоо энэ энергийн хувьд төрөвчөндөө өөр хүний зураг мөрөг одоо хайртай хүнийхээ зургийг ч юм уу
хүүхдийн зургийг ч юм уу ээж аавынхаа зургийг ингээд төрөвчөндөө хийчихэр орлого улаацалддаг гэж үздэг шүү дээ энергийн хувьд. Тэгэхээр ээж аав хүүхдийнхээ хайртай хүнийхээ зургийг төрөвчөнд хийхэд хүний орлого улаацалддаг гэж байгаа байхгүй юу? Энергийн хувьд шүү. Энэ ямар нэгэн одоо тийм мухар сүсэгч би энерги ярьж байна. Ийм байхад 25 дарын зураг тийм үхсэн тэр хүүхдийн цогцсны зураг тэр бүр өгөршөөд хатцсан заван хөлний зурагтай юмыг хүн кармалаад явна гэдэг бол энергийн хувьд бол асар муухай. Нэс би ингээ баяндаа тэгж байгаа юм шүү дээ. Энд чинь хямдхан шүү дээ. 30 мянгаар л авчдаг шүү дээ. Тэгэхээр нэгдүгээр тийм. Хоёрдугаарт эн чинь тамхи үүрээд одоо халаасанд ингээд тамхины хог байгаад тахгүй. Дээр нь тамхи хугарахгүй, норхгүй гэдэг. Айгүй олон ашигтай. За энэ Зепоны хувьд бол энэ нэг даруул нэг асна. Энэ хамгийн найдвартай одоо хүйтэнд одоо нэг даруул нэг асна гэж шаасан ч. Миний ч уг найдвартай нэг дараал нэг астай юм да тэр. Энэ айгүй сайн салхинд унтардгүй хээр хөдөө явж явах найдвартай. За хужаагийн 250 төгрөг одоо 1000 төгрөг болсон байхаа нэг жожголох гэдэг шүү дээ. Тэр чинь машинд удаан байвал халуун нар нь буудна, дэлбэрнэ, тесрэн, нүд амгүй болсон хүн зөндөө байна. Эрсдэл хөндөртэй. Тэгээ хүйтэн тасахгүй. За ямарваа нэг муу юм болоод хөдөө гадаа явж байгаа төөрөх юм бол тэр жожголохыг ерөөсө галан тооцоод хэрэггүй тэгэл хасдаггүй. Энэ бол хүүтрэх тусам хасдаг. Маш сайн жожголох. Ийм учраас би иймэрхүү юм хэрэглэдэг. Эннээсээ болоод одоо яасан гангийн баян энэ гэл шинж дээр хэлүүлнэ штэ. Ядаргатай. Ямар худалгаа хийж байгаа биш, худлаа хийж байгаа биш тэ. Би та нарт угаасаа 3 жилийн өмнөөс лайв хийхдээ л хэлсэн. Би хэнд ч худалдагдахгүй ээ. Одоо 50 гартлаа худалдагдаагүй би жижигхэн хоттой. Надад тийм хүнтэй адилхан айхтар нэг илүү идчихимсэн авчихимсэн гэдэг шунал байдгүй. За яах вэ нөгөө маш их ажилтай нөгөө зургийн ажил шүү дээ. Филиппин тэ баримтат кино хийн, нэвтрүүлэг хийн, тэ реклам стокны зураг аавн маш их ажилтай. Тэгэхээр зүгээр нэг илүү юм бол илүү машинтай л баг. Нэг хоёроор ингээд тех сондгоогоор явахар чи амар их ажил алддаг. Тэгэхээр тех сондгоо дугаарт 2 машинтай байж байнга явж ажиллаа бүтээхгүй болохгүй шүү дээ. Инээс надад одоо тэгээд хийдэж уугаад баяжаад овоож оцоогоол ингээд хүнээс илүү юм бол байхгүй шүү. Би энийгээ хэлчихье. Зөвхөн хөө орж иртэл ярих гэж бодсон. За, гол асуудал таа. Чамд одоо Монгол Ардын намын баг хурал ямар хамаатай юм бэ? Чамд амар бясалгал ямар хамаатай юм бэ? Чамд зандан шатар ямар хамаатай юм бэ? Чамд ерөнхийлөгч ямар хамаатай юм бэ гэдэг ингээ хүмүүс 9 шидээр бичээлээ л да. Тэгэхээр хамаатай, хамгийн их хамаатай. Яагаад гэвэл бидний энэ муу амьдраад байгаа тий ядуу амьдраад байгаа монголчуудын ингэж их өвчнөд ороогдож өвчнөд идэгдээд байгаа. Энэ ерөөсөө энэ хүмүүстэй л холбоотой. Энэ хүмүүс улс орныг сайхан удирдаад улс орны олж байгаа баялагийг зөв хуваарлаад шудраг байж чадвал бидний амьдрал маш сайхан болно. Тийм учраас би энэ хүмүүсийн муу муухайг дуудах хэрэгтэй. Тэгээ гурамжинд дуудах хэрэгтэй. Одоо 50 гартлаа айгаагүй юунаас айхав дээ. Уран дээр бол би эсрэг байр суурьтай байгаа. Урааныг ухаж болохгүй гэж. Яагаад гэхлээр би учрыг хэлсэн. Бид нар уулаа шүтээд уул руугаа цайн сүүнийхээ дээжийг өргөөд ингээ уулаа хараа суугаад байвал Монгол улс сайхан юм болохгүй. Бид нар сайхан амьдрахгүй. Дэлхий тэр чигээрээ уул уурхаагаас мөнгө олж байна. Улс орноо хөгжүүлж байна. Тэгэхээр яагаад урааны эсрэг байна гэхлээр уран аюултай. Монголчуудын хэлдэг шүү дээ. Тоглоом тоотон дээрээ гэж. Тэгэхээр монголчуудын ёс зүй яг ямар хэм хэмжээнтэй байгаа блэ? Монголчуудын үүрэг хариуцлага ямар хэмжээнд байна? Монголчуудын ухамсар ямар хэмжээнд байна? Тэгэхээр монголчууд өөрөө оюун санааны хувьд, бие бялдрын хувьд, эрүүл мэндийн хувьд хамгийн доод зах дээр ирсэн. Маш хүнд байгаа бид нар. Тэгэхээр ийм үед бид нар урааныг ухаж болохгүй. Ураанаа зүгээр л хадгалж
Бид ухах юм зөндөө байна. Тэгвэл алт маань байж, нефт маань байж, жисмалбидин байж, тийм мөнгө нь байна, цайр нь байна, фосфор нь байна. Тийм шүү дээ. Одоо төмрийн өдөр нь байна. Ингээд маш олон ухах эрдэс баялаг бид нар чи одоо яндаж болдгүй далаа шиг ямар баян нутаг вэ? Ямар их хувь заяагаар энэ нутагт бид нар эзэн болж төрвөө гэдэг одоо соо бэлэх найрагч юм битсэн одоо дуу шүлэг байгаа шүү дээ. Тэгэхээр бусад баялагаа л ухах юм. Монгол хүмүүс өөрсдөө Япончуудыг асар өндөр ёс зүйтэй болсны дараа, Монгол хүмүүс солонгосчуудыг шудраг болсны дараа, Монгол хүмүүс хятадууд шиг ажилсаг хөдөлмөрч болсны дараа, Монголын төр өөрөө авилгаас салсны дараа, Монголын төр өөрөө хариуцлагатай болсны дараа бид нар ураанаа ухъя. Тэр болтол хойшлуулаач л гээд байгаа юм. Тэрнээс биш би ураан ухаж болохгүй пүүфа гээгүй. За яах вэ зүгээр урааныг бол мэдээд судлаа шүү дээ. Би яагаад байгаа юм бэ гэж судалдаг. Яг нөгөө үл нэвтрэх давхраг гэж би л дээ. Би яагаад гэвэл хүмүүст олон удаа хэлсэн. Манай намайг одоо олон жил дагж байгаа дагаас нар бол мэдж байгаа. Би геологоос төрсөн зохиолч найруулагч шүү дээ. Би ч бульдозер барьдаг байлаа, алтны уурхайд экскаватор ковш барьдаг байлаа. Ахаа зуныхаа амралтаар тэгээд ажил хийх гэл 5 цас болохгүй тий. Зүтгэжсэн залуу байхдаа тийм үе бол байгаа. Ягаад уурхаар орсон гэхээр манай одоо нах зах ээжийн ахын хүү өргөн бурхан болсон л да. Тэр хүн алтны уурхайтай байсан. Тэгээд ахыхаа алтны уурхайд одоо нах захыхаа алтны уурхайд очиж би зуныхаа амралтаар ажиллаж исэн. Тэгээ яг одоо нөгөө савсаг хүн чинь гүйжиж бульдозер сураад, гүйжиж экскаватор сураад, ахнараар заалгаад яаж үрдгийг заагаад өгчихгүй. Дахиж бялаа зураад, өрмөн дээр яваад, өрмийн мастер дээр өрмийн туслах хийгээд би геологоос төрсөн юм. Тэгэхээр би хөдөлмөрийн одоо өдөрний бат биш бол төрийн шагналд гайхамшигтай геолог Унгаан Намгаа байлаа. Унгаан Намгаа чинь архны геологт байсан. Төрийн шагналд өрмийн мастер Баяр гэж байлаа. Энэ хоёрыг дагж явсан. Тэгээд эн чинь шүрүүп зохин дээж аавн те хөрсийг одоо яг ингээ өнгөө хөрс тийм үү доошоо ингээ хөрсний уюудыг би аюулсаа судалж мэддэг байсан. Тэнд нэг үл одоо нэвтрэх үе гэж байдаг. Уран ч өөрөө юм алтны судал шиг юм судалтай. Ер нь байгалийн бүхэл баялаг судалтай гэж судлаар тогтцсон судлаар явдсан шүү дээ. Тэгээд тэр үл одоо нэвтрэх давхрах гэж нэг амар лагийн хоёр шавар үе байна. Тэр шаварны голоор уран байдаг гэж. Тэрийг ингээд цоолоод дотор нь ингээд одоо хүчлээ усаа шахаад тэгээд тэндээсээ соруулаад авчих гэж. Тэгэхээр энэ юу н аюултай вэ гэхэлэр цоолно гэдэг л аюултай байхгүй. Тэр байгаль ээж чи өөрөө цаанаасаа тэр урааныг яг ингээд үл давхрах юм давхаргаар үл нэвтрэх давхаргаар ингээд барьсан биз. Тийм үү? Эзэж доошоос нэвтэрч чадахгүй, дээшээс нэвтэрч чадахгүй ингээд. Гэтэл тэрийг цоолчгоор тэндээс чи урааны хор. Цоолоод дотор нь ингээд усаа хүчтэй усаа шингээгээд шахаад сураад авчлаа тэр цоорох байхгүй. Тэгэхээр ийм одоо монголчууд өөрөө ийм хариуцлагагүй, залхуу, хайн нэг ийм төвшөнд ирсэн байна. Тэгэхээр ийм үед бид нэр тийм хортомор оролдож болохгүй л гээд байгаа байхгүй гол нь. Тэгэхээр иргэн хүний хувьд энийг дуурах ёстой, ярих ёстой. Мэдгүй хүн зөндөө бий. Ном уншдаггүй, зөвхөн фэйсбүүкээр явж байгаа мэдээллийг сонсоо итгэждэг. Одооны эрдэмтэд бол ерөөсөө итгэхийн аргагүй. Ямар ч итгэх үндэс байхгүй. Манай бүх салбарууд тийм байна. Би одоо өөрөө соёл урлагийн салбарт насаараа ажиллаж байгаа найруулагч юм. Жүжиг киноны зохиолч найруулагч. Олон жүжиг хийсэн дээ. Одоо сүүл дээр нэг кино руу би их эрчимтэй орж байна. За тэр яг тэгээд өөрийнхөө салбарыг ингээ харахаар манай салбар хөндлөлтөнд орсон. Яг үнэхээр одоо природный данс гэж тэ байглаас өгөгдөлтөө тийм халигсан цалигсан авьяастай зураач нар маань байхгүй болсон. Халигсан цалигсан авьяастай хөгжмийн зохиолч нар байхгүй болсон. Халигсан цалигсан авьяастай зохиолч нар жүжиг киноны зохиолчд маань байхгүй болсон. Хүүхдийн зохиолчд байхгүй болсон. Тийм жүжигчд байхгүй болсон. Өндөр ур чадвартай зураглаач байхгүй болсон.
Одоо ингээл харахад зүгээр л нэг юм урлагийг мөнгө олдог хэрэглэл болгоцсон. Галс нэг юм бичэл галс хэдэн төгрөг болчих. Галс гэх. Тэгэхээр манай салбар ингэж амар уналтанд орсон байгаа юм чинь бусад салбар бүгд ижлэг. Манай салбараас төрж байгаа гавьяатууд инээ төрмөр, манай салбараас төрж байгаа төрийн шагналтууд инээ төрмөр дандаа нам дагдаг. Дандаа танилцлаараа гүйдэг. Өөрөө өргөдлөө өчиж араас нь хөөцөж төрийн өндөр шагнал авдаг. Том улс төрчтэйг магтан дуулж бүксийн долоож гүйжиж гавьяатуулдаг. Ийм л болсон. Тэгээ танилцлаараа гүйдэг. Тэгээ яг үнэндээ ингээд жүжиглэх технологи тултал эзэмссэн сайн жүжигчд байхгүй болсон. Яг ингэхлээр химийн шинжлэх ухаан ч юм уу, физикийн шинжлэх ухаан ч юм уу манай бүхий л одоо салбарууд уналтанд орцсон байна. Боловсролын систем маш хүнд байна. Эрүүл мэндийн систем одоо салбар маш хүнд байдалд байна. Тийм үү. Тэгэхээр ийм хэцүү үед бид нар ийм хортой, урхаг ихтэй, ийм аимшигтай химийн элементүүд, ийм химийн баялаг те байглаас олборлдог ийм баялагууд руу хурж болохгүй. Ойлгосноо. Ер нь бол одоо дэлхийн ил бөгөөд далд баялаг юм. Цэвэр усны, цэвэр агаарын гол түшиц газар бол Төв Аз. Тэр тусмаа Монгол улс болоод хувирсан. Дэлхий бол өөрсдөө ухаад эхэлсэн. Ухаад дууссан баг. Тэгэхээр хамаг баялаг манад байна гэсэн. Шууд томруулаад жоохон сагуу, жоохон өнгөрөө хэлэх юм бол Монгол улс бол дэлхийн хөгжлийн ирээдүй байхгүй. Монгол өөрөө дэлхийн ирээдүй болж хувираад байгаа байхгүй. Одоо Элон Маскын удирдах байгаа Tesla гэдэг асар том корпорац шүү дээ. Өстой сансар окторгууг л эзэмшиж байна. Тийм л оюун ухаанаас ахуулаад хиймэл дагуул те сансарлуун сүсдэг хиймэл одоо сансрын одоо хөлөг гар утас гэл юусоо бүхий л юм дээр Теслаг хоёрход эхэлсэн. Тэгэхээр Tesla корпорац бол дэлхийн ирээдүй гэдэг юм. Гэтэл Tesla-гийн өөрийнх нь түүхийд Tesla өөрөө одоо бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг шүү дээ. Тэрний гол түүхийн идүүд болсон газрын ховор элемент 17 төрлийн бодис байгаа элемент байгаа. Тэгэхээр энэ газрын ховор элементэнд багтж байгаа 17 энэ элемент чинь Монголд маш их дархмал байгаа. Маш их байгаа. Монгол улсын бодог геологийн бараг 90 давсан хувь нь газрын ховор элемент байгаа. Уран бол Монгол улс тэр чигээрээ уран байгаа байхгүй. Тэгэхээр бид нар Tesla дэлхийн ирээдүй юм бол Tesla-г тижих гол түүхийн эд нь Монгол битүү байгаа. Оросд ч битүү байгаа. За хятадууд бол ухаад дуусч байгаа гэсэн. Тэгэхээр бид нар дэлхийн ирээдүй болчиход байна шүү дээ. Ийм үед бид нар ингээд яаран хөдөлж хэрэггүй байна л гэж яриад байгаа шүү. За ийм учраас энэ Монгол Ардын намын баг хурал биднэрт айгүй ач холбогдолтой. За 1921 оны ардын хувьсгал дээр ардын хувьсгалыг үүсгэсэн хүрээний сэхэтнүүд тийм үү бодоо данзан баячууд байсан шүү дээ. Гэтэл бид нар тэднийг ноёдууд баячууд гэж үзэн ядж байгаагүй Монголын ард түмэн. Бид нар үндэснийхээ сэхэтнүүдийг үндэснийхээ баячуудыг үзэн ядаж ерөөсөө болохгүй. Хамгийн гол нь хин хөдөлмөрөөрөө баяжж чинь тийм үү? Хин нь худлаа баяжж чинь гэдгийг л бид аюу зөв ойлгох ёстой юм. Тийм. За тэгэхээр Монгол Ардын намын одоо хувьсгал ярьсан дөрөв 21 оны хувьсгал дээр бид нэр бодоогийн асуудлыг, данзангийн асуудлыг, Сүхбаатар жанжны асуудлыг, Чой улсын маршлын асуудлыг, тийм үү, догсмын асуудлыг гэдэг ингээд яриад явах юм бол эдгээр бүгд байх ёстой. Байж иж Монгол Ардын нам үүссэн. Байж иж Монгол тусгаар үлдэж чадсан ч гэдэг юм. Тэгэхээр яг энэтэй адилхан 104 жилийн дараа Монгол Ардын намын бас л ийм шийдвэрлэх том асуудлууд болоод байна. Тухайн үе Монгол Ардын хувьсгалт намын дарга нь бодоо нь байсан юм уу, данзан байсан юм уу, тэ Сүхбаатар байсан юм уу, Чой улсын байсан юм уу, тэдний Монгол улсын хөгжил тусаар тогтнолд оруулсан хувь нэмэр тэд нар удирдахч байж чадсан уу? Тийм үү? Тэд нар удирдахчаа зөв сонгосон учраас Монгол улс хэний дагуулж орж ирсэн хятадын нөгөө генерал тэрний дагуулж орсон цэргүүдэд ингээд уусцсангүй тийм үү?
Хятадын одоо тоглоомын засгийн газар байгуулсан их актын гэрээгээр 3 улсын гэрээгээр тэгэхээр энээс тусгаар байх гэж тэд нар ухаанаа уралдуулж исэн гэдэгтээ яг ижил шүү. Яг ижил. Тэгэхээр Монгол ардын нам болвол Монголын одоо ууган нам 104 жил Монгол улсыг удирдсан. Бид нар намыг харааж болохгүй. Монгол ардын хувьсгал намыг хараагаад иж болохгүй. Нам буруугүй. Зүгээр намын нэр бариад энэ нам руу чинь зүгээр өөрөө баяжих сонирхолтой, өөрөө албан тушаалд очих сонирхолтой тэг ингээд юм гадны тавиул хижээв маш олон хүн ардын намд шурглаад байгаа юм. Тэрнээс биш одоо хүн төрөлхтний олж авсан хамгийн зөв технологи бол нам. Нам байж иж улс хөгжинэ. Намгүйгээр бид нар хөгжих ямар ч боломж байхгүй гэдгийг бид нар ойлгох ёстой юм аа. Нам заавал байх ёстой. Харин намын энэ дотоод цэвэрлийг, дотоод хаагарлыг нам цэвэрсэж гин үү, нам бохор байна уу, бохор цагтаа гэдэг шиг тийм үү. Бид нар анхааралтай ажиглаад бид нар шаардж явах ёстой, бид нар нэгж явах ёстой. Энэ намыг цэвэр байлгая гэж хүмүүс хэсэг бүлэггүй үзээд байх шиг байгаа юм. Хөндлөнгөөс ичгэлээ. Би одоо энэ амьдралдаа намын гишүүн байж үзээгүй. Нам амдыг оролцож гүйж явсангүй. Тэгэхээр би намын тухай бол дотор нь байгаа биш би мэдэхгүй. Ер нь хөндлөнгөөс ажиглаад анализ хийгээд ингээд задлаад ингээд бодоод ярьж байгаа үгийн задлж бодоод сонсоод тахлаар хин нэмбэ гэдэг нь тодорхой болоод байна шүү дээ. Нөгөө 5 үг сонсоод 5 үг солиод тарийн таньж болдгоо гэж. Үнэхээр ном уншдаг эрдэм мэдлэгтэй чадвартай хүн бол хүн юу ч гэж гоё ярьсан энэ хэмбэ гэдгийг мэдчих чадна. Ном унш сайн уншсны гайхамшиг бол тэр. За хинч би та нарыг сүрүүлнэ. Би монголчуудыг ядуу амьдруулнаа. Би та нарыг алаад өгнө. Монголчуудыг хятадд аваач тушаанаа. Монголчуудыг Оросд аваач тушаанаа. Хятад Монгол хоёрын хятад Орос хоёрын дунд хагарал гаргаад дунд нь дайтнаа. Хинч ярихгүй. Бүгдээрээ их орондоо хайртай гэж. Энэ 126 гишүүн дотор чинь бүгд би их орондоо хайртай л гэж. Бүгд сайхан амьдруулнаа л гэж. Бүгд шудрах юм шиг ярина. Бүгд үнэн юм шиг ярина. Бүгд өөрийн зүв мэт ярина. Гол нь ингэж ярьж байгаа хүмүүсээс хэн зүв бэ гэдгийг л ялгаад сурч байгаа. Ялгаж сурахын тулд юу хэрэгтэй юм гэвэл номол сайн унш. Ном уншдаг хүн чинь нэгдүгээр аюул төвчээртэй болчихдог. Хоёрдугаар зүв бичиж чаддаг болдог. Гуравдугаар зөв ярьж сурна. Ном уншдаг хүн. Дөрөвдүгээр асар их үгийн баялагын сантай болно. Үг сонголт 500 хүүгэн дотор эргэлдэж ярих биш 1000 хүүгэн дотор те 5000 хүүгэн дотор эргэлдэж ярьдаг болдог. Ном уншдаг хүн. За хамгийн гол юм ном өөрийн гэсэн дотоод аюул том ертөнцтэй болдог. Ном байнга уншдаг хүн тархины фитнес байнга хийж гэсэн үг. Огт төмөр өргөдгүү хүн яргүй биш биш. Болчин суухгүй шүү дээ. Юу ч дийлэхгүй те 40 минутаас үргэлж дийлэхгүй шүү дээ. Тийм биз байнга юм өргөөд ажил хийгээд яваад байгаа хүн болчин суугаад тамир тэнхээтэй болдог шиг ном уншдаггүй хүн бол ерөөсөө тархины болчин байхгүй. Юу ч дийлэхгүй гэсэн. Юу ч ойлгохгүй тэнэг мал болчих юм гэсэн. Номыг хүн ингээд нүдэрээ залгаад тархиндаа жижлаад ингээд оюухан чинь тижээгч явдаг. Хүн хоол идээд тэрийг ингээ ходоод боловсруулж жижлаад шим шүүсэнд нь бие ирүүл тэгээ бид нар ингээ алхаж гიშгээ явдаг шиг номыг тархиараа жижиг тархины хоол байхгүй. Тэгэхээр тархи руугаа хоол хийхгүй хүмүүс яадаг вэ гэвэл амар гинэн болно. Бүх хүний яриа үнэн юм шиг санагдана. Бүх хүний яриа зөв юм шиг санагдана. Тэгм үү айгүй гинэн тэнийг итгэмтгий болж байна. Ном их уншдаг ухаантай хүн бол хэрэг оргийн үнд итгэхгүй. Ерөөсөө ингээл ярьж яхад нь л энэ худлаа яриад байна гэдгийг л мэддэг. Үгийн сонголтоор нь хэр дистралтай ярьж байна, хэр зөв ярьж байна. Тийм үү? Тэгэхээр намыг битүү энд одоо өстө гой үг орж ирж штэ. Бадна нансалма нам ном хоёр чухал шүү гэж. Энэ маш зөв биш штэ. Тэгэхээр бид нар арьц намыг татан буулгая, зайлуулъя,
ардын намыг татан буулгая, тараая гэдэг бол ном уншдаггүй, мэдрэл муутай, хагас галзуу, өөрийнхөө тэнэг гэдгийг мэддэггүй нилээ балаа пистанар л одоо намыг тараая мараа гэж ярина. Нам тарах ямар ч боломж байхгүй. Нам тарах юм бол улс боторно. Өдөрлөггүй болно гэсэн үг шүү дээ. Та нар боддоо айл гэрт хэдэн жоохон хүүхдүүд амьдрий. 7-8 жоохон хүүхдтэй айл гэж байл гэж бодъё. Аав ээжээр нь алга болчихвол яах вэ? Тэр жоохон хүүхдүүд ч бужигнанда хоолгүй болно. Тийм үү? Төлбөр төлж чадахгүй болно. Тийм биз? Захилгааныхаа мөнгө гэж бодохгүй захилгааны тасарна. Усаа худалдаж авахгүй, хүнсээ худалдаж авч чадахгүй болно. Тэр айл галгүй болно. Өвөл хөлдөж өгөх шүү дээ. Хэдэн жоохон юм чинь. Аав ээжээр нь гинт ингээ алга болчихвол. Балар мэс. Энэ шиг энэ том намууд алга болж болохгүй. Их юм бол улс орон самраагүй байдал үүснэ. Хэн удирдах юм? Нам байж иж бодлого байна. Нам байж иж хүч байна. Нам байж иж одоо хөгжлийн улс орны стратегийн бодлого үйлдвэрлэнэ. Нам улс орноо удирдах чирж авч явна. Ойлгосноо. Энэ Монгол ардын нам бол сайн ч юм би, муу ч юм би. Гэхдээ хөөх юм. Би намын тухай ярьж байгаа шүү. Би хүний тухай яриаггүй. Монгол ардын нам хөөх юм алдахтаа алдаад онохдоо оноод ямар ч байсан энэ улс орныг депойт зарлаад ингээд дампуурлын олон улсад дампуурлын зарлаад сүрүүлцэнгүй. Монгол ардын нам хөөх юм чадлаараа л энэ улсыг чирлээ. 104 жил энэ улсыг удирдах алдахтаа алдаж онохдоо онож өдий зэрэгт авчирсан. Бидний өвөөнөр энэ намын чиглэлээр хүн болж энэ намын чиглэлээр энэ улс оронд зүтгэж ирсэн. Бидний аав ээж энэ намууд энэ том намын хүчээр боловсрол эзэмш чиглэгдэж чигээ авч тийм үү? Шийтгүүлж, алдаа гаргуул шийтгүүлж ингэж яваал энэ хүрсэн. Тэгэхээр намын буруу бол байхгүй шүү. Намын бол нам дотор байгаа энэ дан хоёрын эрдэнэ амар уйсгалан гих мэтийн хулгайчуудыг л зайлуулах хэрэгтэй. Ардчилнаа ч гэсэн адилхан. Элбэг дөрж шиг юм хулгайчуудыг зайлуулах хэрэгтэй. За элбэг дөржид одоо 100% бүх юм нь буруу гэж бол одоо бас болохгүй. Элбэг дөржид бас онсон сайн юмуд байгаа. Гэхдээ алдаа нэг. Улс оронд учруулсан хохирол нь их байхгүй юу? Тэгээ сайн муу бүх юм байгаа шүү дээ хүн юм чинь. Тэгэхээр шууд одоо намыг үзье ядаж бол болохгүй. Одоо яг энэ үзэгчийн маань бичснээр нам ном 2 улс оронд бол маш чухал шүү. Ийм учраас би Монгол ардын намын баг хурлыг анхааралтай ажиллаж байгаа. За одоо өөр сонголт бол байхгүй. 3 дахь сонголт гэж бол алга. Энэ нам өөрөө дотоод зохион байгуулалтаа өөрсдөө хийгээд өөрсдөө шийднэ гэж зүгээр иргэн миний хувьд бол за зандан шатар одоо та нарын хувьд ч гэсэн миний хувьд биш та нарын хувьд ч гэсэн хоёрхан сонголт байгаа шүү дээ. Дэмжих хоёрхан түн байгаа шүү дээ. Юус алийн дэмжих вэ л гэж байгаа. Амар уйсгална уу зандан шатар уу? Тэ амар уйсгалан гэлтэнгүүд амар уйсгалан 7 өгч. Зандан шатар гэлтэнгүүд зандан шатрын 7 өгч. За яг ийм чухал үед бол утмыг харна. Хүний удам судрыг харна. Амар уйсгалангийн аав юм бэ? Монгол улсад юу хийсэн бэ? Хүн морь нохой гуравт заавал удам могшил гэж байдгийн шүү. Удам судар гэж. Хүн морь нохой гурав заавал удам байгаа шүү. Тэгээ амар уйсгалангийн удмыг үзсэн болохгүй байна. За зандан шатрын аав бол Гомбожоо гэж Монгол улсын хөдөлмөрийн баатар насаараа төр нийгэм зүтгэсэн нэгдлийн дараагаас ахуулаад тий өдөө одоо Баян-Онгор аймагт нэгдлийн дарга байсан байл шүү дээ. Тэгээ социализмын үед коммунист нийгмийг байгуулах гээд социалист нийгэм гэж байгуулсан коммунизмыг байгуулах гэж явж байгаа юм шүү дээ. Социализм чинь. Тэр үед Монгол улсын бүгд найрамдах Монгол ард улсын хөдөлмөрийн баатар болно гэдэг бол асар хүнд даваа. Асар том шалгуур. Социализмын үеийн хөдөлмөрийн баатрууд бол жинхэнэ баатрууд байлаа. Одооны баатрууд бол зүгээр хажууд нь өстой нохон жогорхоо шүү. Энэ гачууртын Чинбат баатар болохоор чинь тэгээд ойлгомжтой үсттэй ноён уулын алтыг ухсан. Монгол чинь навш намын санхүүжүүлэгч
Чинбатбаатар болохоор ч тэгэл Баатарын нэр хүнд нялгашаа шүү дээ. Шалаар нэг болно шүү дээ. Олигархуудад Баатар өгöd тэгэхээр чи хөдөлмөрийн Баатар. Тэгэхээр Гомбожгоо бол бүгд найрамдах Монгол ард улсын хөдөлмөрийн Баатар. Ийм хүний хүүхэд гэхэлэр тэгээд хойно маш сайн сургууль өмссөн гэхэлэр миний хувьд бол одоо зандан шатраг болчихвол ардын намдаа хэрэгтэй юм байна. Ардын намд хэрэгтэй байна гэдэг бол эргээд энэ Монгол улсад үр өгөөж зөв ирнэ л гэсэн үг. Ийм учраас намын баг хурал Монгол ардын намын дарга хэн байх вэ гэдэг бол маш тодорхой. За амар үйлсгэлэн данх оюун эрдэнэ хоёр бол нэг фракц гэмт хэрэгтэнгүүд. Одоо гэмт хэрэгээр бол хам хэрэгтэнгүүд баггүй. Хамсаатан зэрэг нийлж гэмт хэрэг хийсэн болсон. Тэгэхээр гэмт хэрэгтнээ хамгаалахын тулд Монгол ардын намын даргаар үлдэх ёстой. Монгол ардын намын дарга байж ич томоохон лоббинууд явагдана. Улс төрийн хамгаалалт орж ирнэ. Хэрвээ амар баясгалан унах юм бол данх оюун эрдэнэ амар баясгалан Нямбаатар эднэрийн одоо эдсэн уусан ил болно. Эдгээр авилгатай тэмцэх газарт очиод за бараг би бол эднийг хэрвээ энэ удаа амар баясгалан ардын намын дарга бол чадахгүй бол энэ гадагшаа гарч зугатахаас өөр ямар ч аргагүй бол оюун эрдэнэч гадагшаа гарч зугатаа амар баясгаланч гадагшаа гарч зугатаа Монголд байвал эдгээр шорондоо орно. Тэгэхээр ийм учраас бид нэр зөв талд нь байгаасаа зөв ойлголттой байгаасаа гэж би энэ юу яаж байгаа. Үүл пизда салга бас Баатар. Үүл чин Монгол улсын Баатар гэхгүй. Би сая хөдөлмөрийн Баатарын тухай ярьсан. Монгол улсын Баатар, Монгол улсын хөдөлмөрийн Баатар хоёр ч тустай. Үүл бол Баатар болсон. Тийм үү? Зандан шатраг намын дарга болсон бол зүг. Яагаад гэвэл Монгол ардын намын өөрийнх нь намын дотоод журманд байгаа шүү дээ. Намын дарга ерөнхий сайд байна гэсэн. Тийм үү? Тэгэхээр амар баясгалан унсан зөв шүү. Тийм учраас би өөр та нарыг бодож байна. Амар баясгалан байна уу зандан шатраг өнөө би амьдралаа ингээ хөнгөө аваа явчихна. Тийм үү? Би чи хөдөлмөрч юм баггүй. Маш их хөдөлмөрч. Өдөр шөнөгүй хөдөлмөрлөдөг учраас юу амьдралаа сайхан аваа явчихна. Хамгийн гол нь нийтээрээ бидний амьдрал сайжраасаа, бидний амьдрал сайхан байгаасаа гэж би энийг хэлээд хийгээд байгаа юм. Ойлгосноо. Ер нь бол инфлюенсер болчоод намаас мөнгө аваад одоо тэ оюун эрдэнэс мөнгө авч лайв хийдэг ч юм уу. Элбэг дөржийн фракцаас мөнгө авдаг, либералуудаас мөнгө авч лайв хийдэг. Ийм новшнууд бол бурхныхаа шийтгэлийг хүлээн. Бид нар одоо ингээ хүнийг шүүх гэдэг нь зүгээр л хайж. Шүүж хэрэггүй. Биднэрт нэг шүүх ямар ч ирэх байхгүй. Надад сайн талч вэ, муу талч вэ, надад зөвч юм бэ, бурууч юм бэ. Тэгэхээр нэгээ шүүх гээд хэрэггүй. Бурхан ажлаа маш сайн хийдэг гэдэгт би итгэдэг шүү. Тэгэхээр бурхан ажлаа маш сайн хийж байгаа. Бурханы хийх ажлыг үлдээ. Надад ч угаас өвлөөрөө идэлнэ. Абайг ер нь би айгүй хариуцлагатай хүмүүсээс урд зүгийн цустай гэж сонссон шүү. Хэрвээ намайг худлаа ярьж байгааг шүүхтээ өгнөс гиснээс би сая харин Баянгол дүүрэг дээр надад ирүү үсгээд надад ял өгөх гэж сайн нэлээ үдсэн. Тэгээ харин өчигдөр уржигдөр прокурор харин хэргийг хаах хэрэгсгүй болголоо. Тэрнээс биш би ч одоо сая ял авчих гээд намайг ч нөө илт худал мэдээлэл тараасан хүмүүсийг гүжирдэж гүтгсэн хүний нэр төр талцсан гэдгээр намайг ч нөгөө Батүл, Баабар, хөлжүү дотоод дэргийн сайдаас нөгөө сайх Тэмүүжин хинчлээ хэсэг бүлэг писта намайг Баянгол дүүрэгтгөө миний муу үзлээ шүү дээ хэдэн жил сая дуустгүй писта нөгөө түнс 2-3 жил би чи байцаагдчихэж сая нэг 2 хоногийн өмнө шүүхээс харин прокурор хэргийг хааж сайндаа ч үстэй намайг буруутгаад яриадсэн. Тэгээ хөөлж хугацаа дууслаа гэд заваарч хөөлж хугацаа дуусаад миний хэргийг сая прокуророос аль биесээр хаалаа. Тэс намайг ч одоо 90 үсгчээд 2-3 жил үйл юм үзлээ шүү дээ. Энэ бол яг вэ нийт монголчуудын төлөө би удаа дараа хэлж байгаа. Энэ Монгол улс чинь ганцхан миний улс биш. Энэ Монгол улс чинь ганцхан миний хүүд, миний үр удамд үлдэх юм биш. Та нарын ч гэсэн хүүхдүүдэд үлдэх. Тэгэхээр хэдүүлээ байж байгаа зүүн нэг хэмжээрээ би танарт амлсандаа байна.
би худалдахдаггүй. Би буруу юмыг зөв гэж ярихгүй. Жишээлбэл урааныг би хизээч зөв гэж ярихгүй. Тийм биз? Данх оюун эрднийг би хизээч зөв гэж хэлэхгүй. Хичнээн ч төгөөг өгье гэсэн би элбэг дөржийг би зөв гэж хэлэхгүй. Сайхан бэлгийг би зөв гэж хэлэхгүй. Эх орноо худалдагдсан албан тушаал авилгын эрэхтэй ийм авилгын эрэхтэй хүмүүсийг дэлхийн үзий ядчих. Тэгэхээр үнний талд бол би байнга зогсноо. Би дандаа зөв тал зогсноо. За ингээд нэвтрүүлгээ үзцгээгээрээ. Нэвтрүүлэг маань бол энэ шүү дээ. За лайвынхаа төгсгөлд юугаа танилцуулъя. За ийм бүлэг байгаа шүү манай бүлэгч. За энэ дээр ингээд тулдаан зөвхөн шонхрууд ниснэ. Цус цэвэр нэр цэвэр ингээд гал огт баяр сайхан. Миний ургийн огч гал штэ. Гал огт баяр сайхан гэдэг. За ингээд цус цэвэр нэр цэвэр төлбөртэй гэдэг ингээд. Энэ дээр хин орсон. Галсан сүх. Энэ дээр хин орсон. Нөгөө гүйдэг хар гэдэг удаа орсон тий. Архинаас гаргадаг гэдэг. Энэ дээр тордаан гам болд орсон. Энэ дугаар ямар амар нэр хүндтэй байна. Ахын юмдээ санаа зовхоргүй босныг л хэлж байгаа утга санаа. Бид нар ч юм бол шал өөр юм ойлгочтой. Ор хөндлөл рүү холбоо явчихдаг. Тий. Тэгэхээр бид нар чи ийм хэмжээний мунхаг байгаад байгаа. Хүмүүс л утгаараа ч би Хөдөлмөрбаатар жолооч самбуу гэж одоо социализмын үеийн Нархангаа аймгийн Булган сумын харьяат яг энэ хүний л одоо өвөр дээр машиныхан кабинд тээврийн жолоонд явж байна. За ингээд энэ өстө мундаг залгав. Энэ арьсан идэл ямар гоё хийж байна. Албисны ажил ихтэй надад бэлгийг гарын бэлгийг надад захиалсан. Би тэр бэлгийг хийж өгсөн. Өөрт за галсан. Энэ нөгөө нэг дэлгэр цогтах зөвлөх инженер. Энэ хүн чинь урааны тухай сайхан ярьсан шүү дээ. Харин битээ шүү чинь. Урааны тухай энэ хүнтэй бол айгүй их ярьсан шүү. бас өөрөөс татгалзах юм байдал байгаа шүү дээ. Юу юм. Гэхдээ одоо Орос Украин За ингээд энэ рүү орохын тулд манайхан хүсэлтэд явуулна. Тэгээд одоо нөгөө нэг юу намар болцсон учраас та нар юу яазаа юм. Одоо чи 10 сар 11 сар 3 сар болж байгаа юм чинь 20,000 төгрөг өгөөл ор. За 20,000 төгрөг өгөөд 12 сар дуустал ингээд бүх нэвтрүүлгүүдэд үзнэ гэсэн үг. Ойролцоогоор нэг 15 6 дугаар шинээр орох нь шүү дээ. Энэ дотор бол 67 дугаар бүтэн байгаа. Миний 3 жилийн хөтөлбөр байгаа. За тэгээ энэ рүүгээ орж 20,000 төгрөг өгөөд энэ он дуустал үзчихсэн. Би 1 сараас угаасаа шинээр төлбөр авч эхэлнэ шүү дээ. За ингээд дараагийн лайв хүртэл баяртай. Хүнийг доромжлохоос өмнө, хүнийг хардахаас өмнө бод намайг хардаж болно. Тэр үл та нарын ирэх бүх хүнд хардах хэрэг нь байгаа. Гол нь яг баримттай. Би яг одоо намайг ингээд хятад гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ би ДНК-гийн шинжилгээг өгсөн. Би угаасаа намайг хожаа гэдэг яриад эхлэнгүүд намайг хятад болох гэж хүмүүст дайрна. Тийм учраас би ДНК шинжилгээг өгсөн байх хэрэгтэй гэдэг ДНК-г үзүүлсэн. Тэгэхээр миний ДНК бол байгаа. Би бол яг C бүлгийн буюу Алтай язгуурын C1, C2, C3, C4 гэдэг яг Монголд суугаад байгаа байхгүй юу. Би бол C бүлгийн тустай гэдгийг бол мэдсэн. Альч талаасаа, эцэг талаасаа ч тэр, их талаасаа ч тэр би бол C бүлэг. Цэвэр нүүдэлч юм байна. Би бол яг Алтай язгуурын цэвэр монгол хүн байна гэдгийг би мэдсэн. Надад баталгаа байгаа учраас би ийм зоригтой хүмүүсийг чи унж штэ гэж хэлдэг. Тэр хүмүүст ийм ДНК-гийн шинжилгээ байдаггүй байхгүй юу. Намайг шүүхтээ өгч. Тэгээ Монгол улсын шүүх намайг хотод өнөө чамайг хотод өнөө сайхан гаргаад ирнэ. Удам судраач архиваас гаргаад ирнэ. Намайг шүүхт өгч. Би данх оюун эрднийг тэгсэн шүү дээ. Ерөөсөө чи эцэг талаасаа би чамайг хятад гэж бодож байна. Танай хоёр эмэгтэйд үчиг хятад нөхөртэй. Тийм биз? Чи ээжийнхээ ааваар өвөөгөөрөө угладаг. Чи яагаад эцэг нь угаад байгаа? Гэх юм. За намайг хятад гэж болно. Тэгвэл намайг факт хэрэгтэй. Намайг баримтчул. Чи ийм баримтаар чин тогтогдсон гэж хэлж харъя. Би амар зөрөгтэй байгаа байхгүй. Хардаж болно. Гэхдээ баримттай хардаж шүү зэ. За ингээд ямар нэг юмд хардах хэрэг чинь байна. Гэхдээ факт хэрэгтэй. Чи ийм учраас би чамайг хардаад байна. Ийм учраас би чамайг хулгайч гэж бодоод байна. Чи ийм шийдвэр гаргаж ингэж ажилласан учраас
би чамайг урагч гэж бодоод байна гэж хэлээд байгаа шүү дээ. Одоо жишээлбэл энэ нөхрийг одоо хятад гэж үзэх одоо үг нь ингээд хятадын радиогоор цацагдсан шүү дээ. Амар хэсгэлэн юм. Энд дээр юу гэж хэлсэн гэхээр хятадын радиогоор монголчууд бид хятадын коммунист нам ба хятадтай нэгэн замаар замнаж хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг бий болгохын төлөө миний зүгээс хичээнгүйлэн зүтгэхэд бэлэн байна. 2018 онд хятадын радиогоор энэ хүний хэлсэн үг тэгж явсан. Тэгэхээр энэ хүн хятадын замналаар замнаж хятадуудтай одоо нэг цогцолж явна гэж байна. За дан хоёр эрднийг би яг хятад гэж хардж байна гэхээр хятадын галт тэргийг бүгдээрээ хамт сууя. Хятадгүйгээр монголчууд урагшаа нэгч алхаж чаддаг. Ерөөсөө хятадгүйгээр л бид нар урагшаа явна. Ерөөсөө хятадаал түши, хятадаал дагъя гэдэг чинь ингээд өвөр монгол шиг болёо л гэдэг. Ингэж болохгүй л гэж би эсэргүүцэж байна. Тэрнээс биш би зүгээр ингээ гудамжинд явж байгаа иглээ зөвлөж ч юм уу мөрөөрөө амьдарч байгаа хүмүүсийг би үзье ядаа зодээ алъя гэж Монгол улсын үндсэн хуулийг зөрчихгүй шүү дээ. За дараагийн лайв хүртэл баяртай. Тулалдаан зөвхөн шунхруу гэсэн. Үнэхээр замдан шатар одоо дарга нь болсон баяр үргээ.